Архуу шөнөөр та өөртөө ярих, ганцаараа ярих ч юм уу тохиолдолд зөөрч яваа сүнснүүд өөртөө нь ярьж ийн гэж энд үрээд таны хажууд үлддэг бахна. Хоёрдугаарт шөнө унтахдаа толгоон дээгүүрээ хүнжлөө бүтээж унтах. Толгоон дээгүүрээ хүнжлөөд бүтээгээд унтах юм бол сүнс таныг хараад өгсөн хүн байна гэж эндүрдэг юм байна. Гуравдугаарт хувцсны шүгээгээ онгорхоо орхиж унтах. Хувцсны шүгээ нь хойд ертөнцтэй холбогдох хаалга гэж үздэг учраас хэрвээ та хувцсны шүгээгээ онгорхоо орхиод унтчих юм бол тэрүүгээр сүнснүүд хэлбэр хаан орж гардаг гэж шүү. Дөрөвдүгээрт шөнийн цагаар шивнэж ярих буюу утсаар ярих. Хэрвээ та шөнийн цагаар гэрлээ унтраачаад найзтайгаа ч юм уу хин нэгэнтэй шивнэлдэж ярих юм бол сүнс тэрийг өөрийг нь дуудаж яана гэж ойлгох юм байна. 5 дугаарт та унтахынхаа өмнө чихвчнийхаа дууг унтраас эсгээ заавал шалгаж явах хэрэгтэй юм байна. Яагад гэвэл тэр чихвчнээс гарч байгаа дууны давтамжууд сүнснийхтэй адилхан байд юм байна. Тийм учраас өнгөрч яваа сүнснүүд тэр давтамж нь өөртөө нь адилхан учраас өөрийг нь дуудаж гинэ гэж ойлгодог юм байна. 6 дугаарт босгон дээр гიშгэх. Тэгээ би энийг солонгос юм дээрээс харчаад монголынхтай ерөөдөө л адилхан юм байна гэж бодсон. Монголчуудтэй босгон дээр гიშгэж болтгүй гэл байнга бага хас тэгж хэлдэг байсан. Тэгээ би энийг ингээд яасан чинь яагаад юм бол гэд үзсэн чинь энэ босго гэдэг зүйлд энэ гэрийн нэг буг сахиус гэж одоо хэлдэг лөө энерги тэр бүх зүйл нь гэрийн босгон дээр байд юм байна. Тэгээд хүн гаднаас орж ирэхдээ босгон дээр гიშгээд юм босгыг шүргээд ороод ирэхлээр тэнд байгаа нөгөө нэг сүнс маань хилэгнээд уурлаад одоо тэндээсээ гараад ингээд үргээд явцдаг юм байна. Унтцгаая. Ядаргаад орчиж, мэдрэлийн ядаргаад орчиж. Унтцгаа.